Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. За ингээд том өрөөнд цугларсан байна. Гэр бүлийн радиогийн 1-р студид хөтлөгч Эрка, хөтлөгч Оми, хөтлөгч Зая та бүхэндээ найруулагч Мизүгийн хамт том өрөөний өнөөдрийн сэдвийг хөндөхэд бэлэн болсон байна. Бидний хаагур сонсох боломжтой байлаа. Нэг Зая. 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс гэр бүлийн радио 104.5 гэд кириллэр бичгээр Facebook дээр пэйж байгаа. Тухайн пэйж дээр яг одоо том өрөө шууд нэвтрүүлэг маань эхэлсэн байна. Сингийн төвчөнд нэвтрүүлгийг та 3W1045 цагийн минь вебсайтаар бас сонсох боломжтой шүү. 84.5 104.5 дэлгэнийг мартажлахгүй. Мартажлахгүй. Тэжнийхээ самбарт бич. Яг гэдэг юм чинь. Энэ нэг компьютерын дууг хаахаа мартчих. За, цаашлаад. За сайн Оми. Сайн байна уу? Би нөө Оми Иргэлээ. ингээ үсмэсээ урагшлуулад ингэсэн байгаа аахгүй чихвчээ зүүсэн ба. Би амар үсмэсээ урагшлуулаад чихвчээ зүүсэн байгаа сте. Тэрийг жоохон гайхаад өгөөрэй. Вау! Энд чинь бас тактикалтай ер нь бол. Нөө нүүр мөр жижиг Тийм харагдах. нүүр мөр жижиг хацраад жоохон нуух. Би л гэсэн чинь хамаг юм дэлгээд нүрээ том харагдуулах гэдэг юм ааши тийм. Энэ арай нууцнууд за. За өнөөдөр Омиг авчирсных нэг уюутын хооронд нэг юм ойлголтын зөрүү гараад идэг нэг юм сэдвийг хөндөсөн юм аа. Тэ. Ер нь бол миний мөрөөдлөөр бол ингээд мегмар гариг болгон Оми маань орж ирээд ингээд 3 өөр төлөөл үеийн төлөөл ярих юм шүү. Чи бүр хүний мөрөөдөл болсон байна. Тэгсэн. Тийм байна. Наад чи харин бүр өнгөрсөн 7 хоногт орсон чинь гар амжихгүй. Гисэн надад Хаяач гэсэндээ тэгэж явах хэрэгтэй. Та аимшигтай байсан. За. Би бүр Омигоос тийм араатан шиг одоо үг сонсох шиг амар юм билээ. Дахин сонсохгүй гэж найдаж байгаа. За тэгтээ яг тэр яг бай. Сэдв нь юм юм. Шаргуу хөдөлмөр үү гэдэг сэдвээр ярих юм. Ер нь бол үндсэн том асуулт нь болохоор ер нь хүмүүс тэгдэг штэ. Шаргуу одоо юм hard working бол одоо яг одоо биш болцсон. Жинзигийнхэн бол одоо тий smart working гэдэг штэ. Work smart энэ гэдэг яриад байгаа. Ухаалаг ажиллах уу? Одоо шаргуу ажиллах уу гэдэг одоо сэдвээр ярих гэдэг байгаа байхгүй. За хоёр сонгоорой. Ухаалаг ажиллах юм уу, шаргуу ажиллах юм уу? Шууд заавал сонгох хэрэгтэй юм уу тэнийг? Мэдхгүй байна одоо сонгох юм уу? Мэдхгүй шүү. Шууд сонгох юм уу яах юм? Энд чи мэдэн шүү. Сонгоч. Голд нь ингээ гоё инхийн цагаан тагтаа болоод сууж байгаа хүн бит хоёр талаас нь хөөрхөн те ингээ хавчиж байгаа хат шиг. За шаргуу хөдөлмөр чухал уу, ухаалаг хөдөлмөр чухал уу? За шаргуу эсвэл ухаалаг сонгоорой. За би бол ухаалаг гэж бодож байна. Шаргуу. За шаргуугийн сонгоч дөө. За хоёр ингээд маргаад би дунд нь ингээд инхийн цагтаа яг маргах биш. Зүгээр л яг хуу тэр талын өнцгүүдийг л харуулж ярина гэсэн үг байхгүй. Тэрнээс биш яг 100% тэр гэж хэлээгүй тий хоёлаа. Тийм бас биш. Тэгээд игчтэйг марахгүй тий. За тэрийг сонсъё. Ягаад 100% биш юм? За тэрийг сонсомоор байна. Яг 100% гэх юм бол бас хэцүү болчихно л доо. За яагаад? Яагаад тэгэхээр hard work бас айгүй хэрэгтэй. Хүнд айгүй хэрэгтэй зан чанар, хэрэгтэй зүйлсүүдийг суулгадаг. Одоо манай нөхцөл гэж ярих уу одоо зөв үү буруу юу мэдэхгүй байна. Манай нөхцөлд бол ингээд 100% смартер байх бол боломжгүй байх гэж бодож байна. Манай нөхцөл гэдэг нь Монголд тийм. Би радиогоо л бодлоо шүү дээ. Монгол Жогоо тэнэг байх хэрэгтэй байна гэж бодлоо шүү. Энэ хоёрыг хослуулж аль альнийг нь хэрэгтэй зүйлсийг нь авч ажиллаж чадах юм бол хоёулаа маш хэрэгтэй зүйлсүүд. Гэхдээ одоо нөгөө нэг хорон ертөнц ингээд өөрчлөгдөөд хувьсж байгаа учраас яг ухаалаг байх нь бол айгу зөв зүйл. Бас өөрөө ухаалаг зүйл болж байгаа байхгүй. За тэгвэл заяагийн хувьд ягаад Надаас сууж ин те. ягаад Би чинь шаргууг сонгоцсон байгаа шүү тэгээ дээ. дандаа биш гэдэг байгаа чи. Тийм дандаа биш. Бас яг гэдэг. Тийм. Яг үнэндээ бол яг бидний үед шаргуу хөдөлмөрийг ингээд нөгөө нэг донд өссөн шаргуу байх хэрэгтэй гэдгийг зааж зөвлөсөн ямарваа нэгэн зүйлийг хийхдээ ингээд тултал нь хийх хэрэгтэй бүх хүчээ ингэж гаргах хэрэгтэй тэр зүйлдээ бүхий л зүйлээ зориулах хэрэгтэй гэдэг ийм философоор ингээд өсчихсэн хүмүүсийн хувьд яг суурь нь бол шаргуу байхгүй юм яг ингээд орчин үетэйгээ хөл нийлүүлээд ингээд бодоод ирэхлээр хитрхийн нэг зүйлд махарч тухайн зүйлээгээ ингээд бүр ясын цайтал ингээд арын ойтойхон шиг үзэхгүй гэж ингэж явж ирснаас харин орчин үеийн техник технологитой хослуулад яаж бас амар хэлбраар гэхдээ бас үр бүтээл нь үр дүн нь илүү сайн байхаар ажиллаж болох вэ гэдгийг суралцаар л яваа гэсэн үг. Гэхдээ суурь нь шургуу хിവэрэл
За, шургуу юм уу? Бүр шургах нь. Би харин шургууг чи юу хэлээгээ харлаа Гэтэ штэ. шургаж унтлаа ажиллаж болох юм те. Бас гэтээ юу Хоёр ярьж байгаарай. ер нь бол шургаж унтлаа ажиллаж байсан тохиолдолч байгаа. Тийм. Яагаад гэвэл динхэл ёстой юм шиг ойлгодог байсан үе байгаад байгаа байхгүй юу? Яг ингээл нөгөө нэг дүнгэж ажлын талбар дээр гарч яхад бараг л ажил биш бусад өөр юмнуудыг ингэж хийдэг байсан тохиолдол байгаа. Тэгээ ингээл ёстой юм шиг. Зөвхөн ажил дээр ч биш. За баярлалаа. Ши өгмөр байна. Заяа айгүй дэлгэрэнгүй сайхан хариуллаа. Би ч гэсэн заяатай бол нэг тал байгаа. Ер нь бол. Тэгээд шууд залгаараа манайхан 1146 104 5 дугаар руу залгаад шууд яриа таслаад орж ирээд өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаараа. Гүй. Ухаалаг байх нь чухал штэ гэдэг те. Тэрийг тайлбарлаад. За тэгээд би суралт амаар байгаа байхгүй омоогоос яг одоо хоёулаа шууд эфир дээр суралт авчи. За илүү сургаад өгөөч. Ухаалаг хөдөлмөрлөх гэдэг нь яг юу юм бэ? Ер нь яг би ойлгохгүй байхгүй маань. Ер нь бол ойлгохгүй байгаа шүү. Үнийг хэлгээд. Яг үндэ ойлгохгүй л хэлчихлээ. Тэглээ арай. Ер нь бол яг би сая бодож исэн чинь бас би бол яг үеийнхэн гэх юм яг үеэ төлөөлөд ярих юм бол жинзигийнхэн бол ер нь баг ихэнх хувь нь дийлэнх хувь нь би бол ухаалаг гэж хэлнэ гэж бодож байна. Тэгж байгаа. Тэгж байгаа. Hard working гэж хэлэх юм бол нэг байхгүй бах. Гэхдээ би яагаад ингээ хоёулаа байж болно хослуулж байгаа вэ гэхээр би жоохон жинзи дотроо жоохон ийм Зөнжин. жоохон тийм өмнөх үеийнхаа тэр сэтгэлээ бас жоохон суудсан байж магадгүй гэж би бодож байгаа байхгүй. Тийм болохоор энэ хоёрыг хослуулах нь зүйтэй гэж би бодож иж магадгүй. Ааха. Тэгэхээр одоо чинь сая орж ирсэн жишээ нь гэх юм бол hard working гэдэг чинь бид нар одоо 10 жилдээ ч юм уу одоо та нарын 10 жил бидний 10 жилд бол нөө хүрд заавалж хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгнь. Хүрд заавалж хийх Одоо хэрэгтэй. Маш ч гоё бичих хэрэгтэй гэл байдаг шүү дээ. Тэнгүүд одоо энэ чадварууд биднэрт яг үндэ хэрэггүй байхгүй. 10 жил байгаа л да. Гэхдээ энэ чадвар бидний амьдралд яг үндэ одоо хэрэггүй болсон байхгүй. Тийм тэгж бодогдох үе байдаг шүү. Хэрэггүй болсон. Би хэрэгснээ санахгүй л байна. Тухайн цаг үед нь яг уу үнэхээр хэрэгтэй байх ёстой одоо сургалтын систем байсан бол одоо бол нэг тийм төдийлөн хэрэгтэй тийм нэн түрүүний хэрэгтэй чадвар өөрөө биш болсон байгаа байхгүй. Бид нар заавал юм болгоныг чийжлээд халбгүй, заавал юм болгоныг ийм төгс сураад байхад албагүй болсон байхгүй. Яг тэгэхээр тэр зүйлсүүдийг бидний өмнөөс хийдэг зүйлсүүд гараад ирсэн. Нэг халбарчлах зүйлсүүд маш их болсон учраас илүү одоо EQ-д анхаарах ч юм уу те тэр зүйлсүүд нь чухал болсон учраас зарим зүйлс бол хэрэггүй болсон. Гэхдээ зарим зүйлс нь мэдээч хэрэгтэй зүйлсүүд бол байна. Яг үнэ. Яг чамааг энийг хэлэх үед ухаалаг гэдэг тэр нэг оноо шууд ороод ирчих шүү дээ. Харин тэгж байна. Санал ороод Ер нь бол шууд санал нь ингээд хуваагдаад эхэлж байна. За, надаас юу асуух юм? Чамаас болохоор чи бол шаргуу хөдөлмөрийн тухай жишээ хэлсэн байхгүй сайн. Хэлсэн байна. Дараагийн асуулт нь явах юм байна. За. Би өөрөө бас нэг шаргуу хөдөлмөрийн номлол дотор өссөн байхгүй. Тэгээ надад хамгийн их зүйлс юм нэр яг үнэхээр тэр мөн. Тэр одоо хүрдмөр чэйжлэх те нэг тухайн үед одоо би ингээд төсөөлөхөр тэгж боддог байхгүй. Хуучин цагт бол юм их ховор байсан учраас олдсон дээр нь л одоо чэйжлээд авчих нь л одоо сураад авах нь материал байлаа шүү дээ гол юм. Тэгэхээр одоо орчин үед бол керманд утсууд хүн болгоны керманд утас явж байгаа учраас утсаар хийж болох юмсуудыг бол чэйжлээд авах боломж нэг онцгой шаардлагагүй болсон тийм. За окей. За тэгвэл яг та өөрөө яг ямар хүн юм? Ер нь яг та сая сонголоо л доо. Гэхдээ яг өөрөө ер нь одоо яг алийг нь хийгээд байна гэж вэ гэж асууж байгаа юм байна шүү тий. Зөв. Тэгэж асууж байгаа болвол баяр жаргалтай өглөөний мэд хүргэе. Өглөөний мэд баяр жаргалаа. Өглөө орж ирж амжаагүй. Одоо би ирлээ гэсэн байна. Баяр жаргалаа өнөөдрийн том өрөөний сэдв бол маш ойлгомжтой байгаа. Шаргуу хөдөлмөр, ухаалаг хөдөлмөр гэж сонголтуудыг яг одоо хийцэн ингээд үүсгэсэн байгаа. Тэгэхээр үүн дээр саналаа өгөөд өөрийнх нь бодлыг бас илэрхийлээрэй. Шаргуу хөдөлмөр, ухаалаг хөдөлмөр гэж байгаа тийм ээ. За шаргууг сонгоцсон байгаа. Миний хувьд хариулахад шаргуу хөдөлмөр дээр гэх юм бол юу гэж асуулаа? Та өөрөө яг яа. Тэгэхээр ер нь заяа бараг шаргуу хөдөлмөрлөдөг талын хүн гэж өөрийгөө бараг тодорхойлох бах тийм. Би ер нь шаргуу хөдөлмөрдөг талын хүн. Тэгэж ярих юм бол номлол нь байна шүү дээ угаасаа тийм. Номлол нь байхаасаа гадна ингээд эргэн тойрны хүмүүс хүртэл намайг аль хэдийн ажигласан гэсэн үг байхгүй. Ямарваа нэгэн зүйл хийхдээ би бараг өөрөө туршиж үзчихэж. Одоо жишээлх юм бол заяагийн мэрэгжил нь өөрөө тийм. Тийм. Миний мэрэгжил өөрөө тийм. Гэхдээ ингээд бэлэн материал харахаасаа илүү бараг би бэлэн материалтайгаа хэрэлддэг байхгүй. Яагаад гэвэл бэлэн материал чинь ерөнхийдөө дутуу ирдэг. Одоо жишээлбэл ChatGPT байна шүү дээ тий. ChatGPT-гээс юм асуулаа гэж бодоход би бүр амарчлах гээд өчигдрийн нэвтрүүлэг дээр Монголын бахархал болсон хүмүүс гингүүтэй олимпийн медаль авсан хүмүүс гэж хайсан маш дотоо ирсэн. Би өөдөөс нөгөө ChatGPT-г хэрэлдсэн байхгүй. Наад дотор чи ягаад бадруу уган байхгүй байгаа гэд. Оо чи яста маш зөв хариулсан байна. Наа чи ягаад буудлага байхгүй.
чи ёстой зөв анзаарч ийн гэд. Тэгэхээр тэр чинь нөгөө бидний удирдлага доонд байгаа. Бидний шаргуу хөдөлмөрөөр гарч ирсэн гэсэн үг. Тийм учраас би өөрөө заавал ухаж үзчихэж ингэж оролцдог хүн. Тэгээ нөгөө бичгийн хүн юм болохоор гэдэг юм уу эсвэл бүх хүн тийм байх албагүй л ахал та. Би ямар нэгэн байдлаар ингэ биччихэж өөрөө санаа амардаг. Төрлийн хүн 6 7 8 хуудас юм бичээд месод авчирч өгч яадаг байхгүй найруулагчтай. Тэгэхээр найруулагч баа чи ингээд бичихгүй гэд яг ингээд уг нь үеийн хэрнээ ингээд шал өөр зүйлүүд харагддаг. Тэгэхээр энэ нэг хүний онцлогоос шалтгаалдаг байгаа шүү. Миний онцлог нь бол шаргуу гэдэг дээр яг суурилсан байгаад байдаг. Бэлэн бүтээгдэхүүнээс илүү өөрөө тухайн бүтээгдэхүүнийг бэлэн гарч ирсэн ч гэсэн яг энэ үнэн үү гэж ингэж нэгтэлж шалгадаг төрлийн хүн гэсэн үг. За тэгвэл шууд үргэлжлүүлээ заяагаас сууч заяа омми. Үргэлжлүүлээ заяагаас. Ер нь яг хит хөдөлмөрлсөн ч яг үр дүн гараагүй хайрын цаг хугацаа гэж бодсон. Сонсогч холбогдсон байна. Энэ бол хайрын цаг хугацаа биш шүү. Өглөөний минь. Өглөөний минь сайн байна уу? Сайн байна уу? Хинтээ холбогдсон. Дүүцлэг хитэр гэдэг юм ба танах. Яна. Дугаараа дуурсан байна. Энэ радиогийн шууд эфирийн дугаар шүү. За бид нар өнөөдөр хийхгүй цаг дүүрсэн байгаа. За асууж заяа нэг хитик хөдөлмөрлсөн ч ер нь үр дүн гараагүй хайрын цаг хугацаа гэж бодсон байгаа. Зөндөө байгаа. Зөндөө байгаа шүү дээ тэр чинь. Зөндөө олон зүйл байгаа. Залуу хүмүүс сургамж аваг. Залуу хүмүүс сургамж аваг. Тэгээ яг л нөгөө нэг төрөүний ярьсан жишээ ахгүй юу? Гэт маш их зүйлийг ингээл өөрөө нэгтлээ сураал гэж одоо нөгөө нэг эрэл хайгуул хийгээл тэрэл тэрийгээ ингээл хайж ингээд баг 2 3 өдөр болж байгаа байхгүй. Гэтэл зэрэгцээд орж ирж байгаа хүн маань 2 3 минутын өмнө олоод яг тэр мэдээллийг бариад ороод ирсэн тохиолдол байдаг. Харин тийм. Гэтэ би тэр юмд нь найдаагүй өөрөө хайцсан миний 2 3 өдрийг авсан байхгүй. Яг го тухайн үед бодсон ч гэсэндээ дараа нь юу гэж бодогдсон бэхлээр энэ зөв гаргаж ин да гэдгийг би өөрөө мэдсэн учраас тэрэн дээр тухтай байсан тий. Тухтай байсан. Хэрвээ би яг тухайн үеийг ингээд жинлэх юм болвол баг тэрэндээ ингээд нэг 50% байсан баг. Гэхдээ харамсахын хувьд бол харамссан л да. Тухайн харамслын нэг юм нэг сэжүүр бол гарч ирсэн. Оми тийм жишээ байна уу? Жишээ hard work дээр үү? Тий. Одоо жишээлбэл нөгөө нэг чиний хувьд гэвэл ийм гэсэн үг байхгүй юу? Нөгөө ухаалаг хөдөлмөрлөөд. Үгүй яг асууж адилхан асууж. Адилхан асууж. Чамд тийм төхөөлд байсан уу? Яг үнэхээр ингээл махарж жагаад ингэсэн чинь хийггүй симпэн гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдол зөндөө шүү дээ. Одоо оюутан учраас би даалтаа амар хичээгэл хийсэн чинь хажууд зүгээр нэг найз зүгээр семинар дээр хийнгүүтээ шалгуулаад онц авчдаг ч юм уу. Тэгсэн чи би тэрийг ингээ хичнээн сар хийцэн байдаг ч юм уу. Яа тиймэрхүү тохиолдлууд бол зөндөө. Яа би яг над нэг тийм байна. Би тийс төгссөн шүү дээ. Би тийсийн уулын баяжуулалтын инженерээр төгссөн байхгүй юу? Энэ мэргэжлээрээ би нэг жил ажиллаж, нэг сарч ажиллаж үзээгүй. Тэгээ би яг энэ мэргэжлээрээ би бүр дипломын дипломынхаа ажлыг бичсэн. Хэдэн сарын нойргүй хонолдог болсон байхгүй юу? Одоо би тэр дипломын ажлаасаа би бүр бараг нэг мөрч санахгүй байна. Хайрын хөдөлмөр байхгүй. Хүний хамаг нерв стресс те. Яг тэнцээ би тэрийг одоо те дуулахад зарцуулсан бол би одоо уртын дуучин ч болсон байх байсан. За тэр нь чараа юу гэдэг. Тэ гэхдээ харамсдаггүй. Яг тухайн үедээ харамслын тим юм байсан ч гэсэндээ ингээд гिचлээдэ гэдэг бодол байсан боловч яг харамсдаггүй бүрэн 100% харамсдаггүй. Яа дараа нь эн чинь надад үлдчихэж байгаа учраас тэр зүйлээ одоо тий харамсахааргүй ингээд за гэд нөгөө ингээл үлддэг гэсэн үг. Харин тийм ээ тий. Гэхдээ яг тэгээд нөгөө нэг ядаж хөдөлмөрд сурах юм да тий. Тийм. Нөгөө нэг монголчууд ч тэгдэг штэ нөгөө нэг чи ядаж наад сургуультай очоод тий номын сурахгүй маа гэх тий номхны сураадах гэх тий. Яг тэр л философи яваад байгаа юм л да. Яг тэгж байгаа. Санд нийлж гинөө. Нийлж. Ерөнхийдөө тийм байгаа. Тийм. Яг хоёртчоод байна гэд баяр жаргал бичиж чинь. Харин тийм ээ ерөнхийдөө бол хоёртчоод байгаа. Баяр жаргал бол хараа яг одоо нэг тоон дээр ажилдаг хүн шүү дээ. Одоо нэгтлэн яруу одоо тийм хүн санагдаж байна. Тэгэхээр ийм хүмүүсийн ажил чинь бас нөгөө нэг технологио дагаад бас арай хөнгөрөөд байгаа санагдаад бах юм. Харин тийм энэ тал дээр ажил нь арай хөнгөрчөж байгаа юу? Яаж байгаа вэ? Мураа тасралтал суудаг үе нь бол өнгөрчөөд байгаа шүү дээ. Тийм одоо ер нь бол өнгөрсөн шүү дээ. Кодыг бол хүн заавал бичээд авах албагүй. Өмнөөс нь бичээд өгчөж байгаа. Тийм болохоор нэлийн амар болсон байх гэж. За тэгвэл эсэргээрээ. За их одоо сонирхолтой бүр ингээ те нэг тийм гэж хуучин өөрийнхөө одоо мундагддаг те ингэж махардаг ийм хүчин чармаалт гардаг байсан цаг үеэ нэгэн сонио өнгөрж байгаа мэдрэмж хаана мэдэрсэн заяа. Нэг энийг бүр ингээд хийж ийм амархан байдсан байлээ гэдэг ийм мэдрэмж авсан уу? Яг омж гисэн бас нэг жишээ бодороо. Тиймэрхүү мэдрэмж авна шүү дээ бас. Аавн те. Хүүгээсээ авна шүү дээ. За яаж авч ийн?
Одоо жишээлбэл нөгөө утсан дээр ямар нэгэн програмыг ингээл хайгаад эсвэл нөгөөдгөө ингээл наривчлал бичнэ штэ. Тэнгүүт наадах чинь энэ аппликейшнаар ингээл янзлж штэ. Гэл ингээл 12 настай хүүхдүүдэд 5 тийг болохоор чинь би бүр би болоогүй андаа л гэж бодогдож байгаа юм чи. Угаас наа чи ийм штэ ээж ингээл болоо ингэчих юм бол тэг маш энгийн зүйл дээр ингээл харагдаж ах жишээ нэ. Гэтэ би тэрийг ярмааргүй байна. Ягаад гэвэл үнэхээр энгийн байсан учраас. Омид тийм жишээ байна уу? Яг амар Яг жишээ ямар технологи чиний ажлыг бүр маш хөнгөлөөд чи бүр шок болсон бэ? шок болсон зүйл үү? Яг нэг амар шокерсэн юм байхгүй байна яг үнэ. Онгор аах юм бэ? Бүгдийг би Чи мэдчихсэн юм уу те? би мэднэ. Ер нь яг уу нөгөө нэг технологийн ирүү үед амьдарч байгаа болохоор ер нь бол ингээ мэдээд суралцаад явчихж байгаа. Тэгэхээр нэг амар шоконд орж байгаа зүйл байхгүй. Гэхдээ нөгөө нэг хөнгөвчлөөд өгчөнгүүд За уучлаарай бид нар тэр ирүү үнд чи амьдраагүй байна. Чи яг тэгээ илчлээ шүү. Би яг нэг тийм юм ярьсан чинь надад мэдхгүй юм байхгүй. Ингэсэн байхгүй юу? Миний цаг үед нэг ийм сонин үзэгдэл ажиглагддаг байсан. Бид нар бүх юм хаардаар ингэ зөөдөг байсан байхгүй юу? Одоо бүх юмыг одоо жишээлбэл хаардаар флашаар одоо ажил дээр ингэ битсэн юмаа би гэртээ үргэлжлүүл бичих гэжээвэл би флашн дээр ч юм уу эсвэл одоо floppy disk-ын дээр ч юм уу ямар нэг юм дээр ингэ хуулаад тэрийг ингэ гэрлүүгээ авч явна. Тэгээ тэр нь ингэ эвдрэхгүй байх хэвээр. Заавал зөөж явахад бас ингэ софтоор эвдэрчдэг штэ бас. За тэрүүгээр ингэ эвдрэхгүйгээр очиод би хэрэглэж байгаа компьютер дээр тэрийг оруулаад ашигладаг. бас Тийм амар юм түүхтэй ажилтай байсан. Одоо тэгсэн чинь нараа намайг бүр mind blow хийсэн тэр юм нь болохоор юу байсан гэхээр энэ OneNote гэдэг нэг юуны Microsoft-ийн санал болгодог үйлдвэрлэлийн систем байж тэр ингээд бүр намайг бүр гайхуулсан байхгүй. талаас шууд ингээд Тийм би шууд одоо гэртээ ингээд шивчээл хадгалчихна. Тэгээ интернет хадгалагдсан байгаа учраас би интернетэд орж байгаа бүх компьютероос хандах боломжтой. Би өөрийнхөө имэйл кодыг л мэдчихвэл би хаанаас ч хандах боломжтой документ руугаа шууд ороод бүх газараас олон хүмүүс зэрэг ажиллаж болдог нэг документээр. Би бүр тэрийг анх сураал би бүр шок. Тэгээ энэ миний бүр ертөнцийг үзэх үзлийг бүр тэр чигээр нь өөрчилсөн. Ер нь бол hard working гэдэг бол одоо яг бүх юмний хариулт байхаа болцсон юм байна гэдэг. Одоо бодол бол төрсөн. Нэг жишээ нь энэ байлаа. За сонсогчдоос маань бол комент ирж байна. За. Шаргуу хөдөлмөрлсөөр л өнөөдрийг хүрчээ. Ухаалаг утас гарсаас хойш утаснасаа ухаалаг болох гэд суралцчил явна да гэсэн мэн сүзээс одоо. За Баяр Жаргал маань 2x сургууль зовж гүрийж 6 жил болж байж төгссөн чинь ээжийн хатгалгаар хуваар бизнес эрхэлдэг болчих үед гинэ. Энэ нэр үнэхээр харамсмаар тий. Тий. Гэхдээ нэр зовж тэгэл ерөөсөө Гэхдээ яг нөгөө төрөний философи л да бас. Нөгөө номын сураагүй, номын ашиглаагүй гэж болно. Гэхдээ яг тэнцээ нөгөө сурахыг сурцсан байж болно шүү дээ. Аха. Соёлын эрдэлтийн их сургуулийн багш нар бүр тэгдэг тэгээдсэн шүү дээ. Бүгд жүжигчин болохгүй ч гэсэндээ бид нар соёлтой үзэгчд бэлтэж байгаа гэдэг. Туу ядаж тэр шүү дээ. Харин тийм. Надад бол тэр нь бодогдоод байгаа. Дээрэс нь би нөгөө нэг тийс сурж байхад бас нэг бодогдоод хэлэхгүй болдгоо. Нөгөө бид нар чинь начиртаатлын геометр гэдэг бүр амар шугам зурж. Ямар нэг геометр ээ? Начиртаатлын геометр гэдэг бүх оюутнууд сурдаг байхгүй. Хоолны одоо сургуулийнхан хүртэл сурдаг байхгүй. Тэгээд ингээд том юм баатмын цаасан дээр ингээд шугам зурж агаад ингээд бүр ингээд зурдаг заяа. Тэр ястаа бүр бүх оюутнуудын сүнсийг зайлуулдаг ганц одоо юу байлаа шүү дээ. Хичээл байлаа. Хамгийн азар би тэрэндээ сайн байлаа. Тэгээ би тэрүүгээр мөнгө олдог байлаа шүү дээ. Охтууд нөгөө тэрийгээ зурж чадахгүй хөрх юм. Тэгээ гойно. Тэгээ тэрийг нь зурдаг байсан. Тэгсэн чинь одоо бүх юм электрончдсан, бүх юм одоо цахимждсан учраас миний нөгөө гараараа шулуун шугамыг хэрхэн зурх вэ гэдэг одоо энэ техник маань энэ ертөнцид бол ямар ч ашиггүй юм байлээ шүү дээ. Энэ ертөнц энэ одоо 21-р зуунд миний тэр шулуун шугамыг гараараа банк гэж зурдаг байсан. Ямар ч хинт ч хамаагүй юм байлээ. Өнгөрсөн. Тэгээд би тэнцээ хамаг цаг хугацаагаа барсан байдаг. За окей. За тэгвэл Хүргээдний бүр өрөвдөд шүү дээ. За окей. За тэгвэл Омигийн хувьд ингээд яг мэдэрсэн энэ дээр бол яа харахгүй шаргуу хөдөлмөр хэрэгтэй юм бэлээ гэж бодсон салбар юу вэ? Одоо яг энийг бол одоо угаасаа одоо найзуудаа тий үеийнхэндаа тий бас хэлвэл миний харснаар энэ бол одоо өстой яа харахгүй чи өөрөө маха зулгааж үсээ цайлгаж ижил сурд юм бэлээ гэдэг юм юу вэ? Салбар гэсэн шүү дээ. Салбар ч юм уу юу ч хийж болно. Надад одоо хамгийн ойр нэг сурж байгаа мэрэгжил маань л энэ да. Сэтгүүл зүү бичдэг бичгийн зүйл эрүүл хайгуул хийдэг тийм хийдэг учраас ChatGPT гэдэг юм шүү. мэдхгүй шүү дээ. Гүү. ChatGPT чадахгүй. Бүтэн чадахгүй шүү. Чадахгүй. Ястаа чадахгүй шүү. Түрүүн заяг чи хэлж яхад бас бодогдсон байхгүй юу?
ухаалаг байна гэдэг чинь өөрөө зөвхөн ингээд технологи ашиглаад технологийн зүйлсээ үгээр явна гэсэн үг биш. Өөрөө ухаалаг гэж байгаа юм чинь технологиос авах зүйлийг аваад тэгээд өөрөө боловсруулад тэрийг одоо зөв болгож байгаа байхгүй. Тэндээс биш бүх бэлэн юм аваад яваад байна гэсэн үг ерөөсөө биш болж таарч байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө мэрэгжил дээр ярихад ч гэсэн манай мэрэгжлийн ялангуяа манай мэрэгжлийн зүйлсүүд бол ер нь ChatGPT юу ч мэддэггүй яг үнэндээ юу ч мэддэггүй. Тийм болохоор ер нь бол энэ салбарыг тэр талаар хялбарчлан гэх юм бол өөрөө боломжгүй зүйл болж байгаа. Hard work ялтчгүй хэрэгтэй. Яг бичгэд бол ингээд гараа зовоож, тархиа зовоож ингэж эрэл сурал болж ингэж л сурна. Тийм хөлөөрөө явж очиж те. Заяад бол одоо зөндөө жишээ байгаа л үү дээ. Юу вэ? Зүгээр сая асуул. Юу гэж асуулаа? Яг Би нөө шаргуул хөдөлмөрлөө байлаа. Шаргуу хөдөлмөр олон удаагийн давтал сургуультаар л одоо үр дүнд хүрдэг зүйлсүүд байгаа шүү дээ. Угаасаа л байгаа. Энэ жинзич зөвшөөрж байна. Жишээ хэлээч өөрийнхөө мэрэгжлээс өөрөөр. Өөрийнхөө мэрэгжлээс өөрөөр гэх юм бол мэрэгжил болгоно ер нь шаргуу хөдөлмөр шаардагдана. Гэхдээ чинь нэг юм хэлээ. Үгүй бүгд шаргуу хөдөлмөр суурин дээр шаарддаг байхгүй юу? Ямар нэгэн байдлаар ингээд оюутан хизээч ингэж ухаалгаар ингэжээд мэдлэгийг олж авч чадахгүй. Оюутнууд тэр зүсрүү. Оюутнууд чинь бүгд шаргуу хөдөлмөрлөжж тухайн мэдлэгийг авч чадчаад тухайн мэдлэгийг хэрхэн яаж түгээхээ ухаалгаар шийддэг байхгүй юу? Бас тийм байна тий. Одоо би нэг начир зурдаг ChatGPT-гээс зураад байна гэж байхгүй шүү дээ. Сураад байна гэж байхгүй шүү дээ бүр. Тий. Яг энэ дээр л ерөөсөө ChatGPT-г ашиглахад хүртэл ухаалаг байх хэрэгтэй. Тий, шаргуу хөдөлмөр хэрэгтэй. Хэрхэн яаж ашиглахаа өгөгдлөө зөв хэрэгтэй. Гээл одоо яг мэрэгжил гэж ярьж байгаа бол мэдээж манай мэрэгжил байна, эмч байна. Эмчийг хэзээч за юу яачих. Энийг нөгөө амархнаар шийдчихье те ухаалгаар шийдчихье. Ухаалгаар шийдээд цаа дроптай авчираад тариа гэхгүй шүү дээ. Нөгөө яг гарын нөгөө нэг идэв мэдрэмж шаарддаг. Судас олно гэдэг чинь хэр аргийн хүний хийх ажил. Сая ярэ манай ихнэр наадах чи яг өглөөд байж л. За эндэг твцэн чинь залуу охтууд орж ир ингээд залуу охтууд нэг настаа совлогч орж ирэхээр ганц хатгаал ингээд тариад байна гинэ. Тэгсэн чинь залуу охтууд орж ирэхээр омигийн одоо генерашныхаа орж ирэхээр судсыг 3-4 хаглаад байна гинэ. Тийм тэр чинь туршлагагүй гарын үг бооллороо хийлгэнэ. Шаргуу хөдөлмөр хэрэгтэй. Тэгэнгүүт одоо биднийг өглөө болгон ажил дээр ирэхэд за ингээ гудамжаар авахд гудамжийг ингээд хар өрөөр гараад цэвэрхэн байлгадаг түүхий ажилчид байна шүү дээ. За тэгвэл хөдөлмөрийг бүр болий, ажлыг болий, мэргэжлийг болий. За яг зөв. Бүх хүнд хамаатай тийм шаргуу хөдөлмөрийн одоо салбарууд юу вэ? За надад нэг юм байгаа байхгүй юу? Бүх хүнд хамаатай. Гэр цэвэрлэгээ, хоол хийх. Нэрэ тий. Тий. Хоол хийх хизээч робот олигтой юм хийхгүй. Ер нь одоо хийж байгааг ч би мэдэхгүй юм байна. Робот зөөж байгааг бол мэдх юм байна. Гэтэ ингэж болно заяа. Хоол болгоныг бүр төгс хийдэг байх албан билээ шүү дээ одоо. Тийм. Яг төгс хийдэг байх. Юунуудыг нь болоод ингээд жоруудыг ингээд янз бүрийн аргаар олж болдог тий. Тэрийг ашиглаж сурчвал их гоё хоол хийж сурах юм билээ. Тийм. Тэр чинь байгалаа яг би нөгөө хийлтэн дээр ярьж байгаа байхгүй юу? Яг нөгөө гарын ивдүү тий. Тэрнээс жор байлаа гэд юу ч хийж хутга барьж чадахгүй хүн хизээч хоол хийж чадахгүй байхгүй юу? Үнэ. За хоол хийх, гэр цэвэрлэх. Маш олон нөгөө нэг техник, технологийн гоё шийдлүүд гараад ирсэн байна л да амарчлах гээд. Гэхдээ гэрт нь өчнөө олон тэд нар байхад гараараа ингэ цэвэрлэгээ хийгээд гараараа мүлгэж шалаа угааж. Үнээрээ тэгж гин үү омё? Чи одоо шалаа танах яаж гин? Тийм ухаалгаар шийдэж байгаа шүү дээ. Ухаалгаар шийдээд тоосрогч ингэ яваад байна уу? Арайгүй. Манайх тех гэж үтсэн бахаагүй. Тийм. Тэр чинь ухаан муутай байлээ. Байна. Харин хүмүүс айгуу тэгээд байгаад байгаа байхгүй юу? Ширээний хөл мөргөөд өөрийгөө ханд тулчлаа гэж одоо цосоод байгаа байхгүй. Балаа хогчин. Энэ мэтчлэн. Тэгвэл надад нэг юм байна. Хэл сурах. Хэл сурах бол хэвээр үл үзэн тий. Заавал тэгжээж л сурна. Тийм. Одоо тэгэнгүүт хүмүүс наадах чинь тэгж ярьж байгаа. Одоо ийм нүдний шилтэй болсон мөлий. Өчнөө олон хэлтэй тий. Шууд орчуулаад чихэнд хүргээл тэрийг яриад тэгж болно. Гэхдээ ярьж чадахгүй байхгүй. Үгүй яг яриаг нь бас ингээл хувиргаал ингээл нөгөө хүн рүү хүргэдэг юм байж болно даа л да. Гэхдээ араа хэл ийм байхгүй. Хэл миний надад хамгийн амар санагдсан юм. Хэл бол зүгээр үг биш байхгүй юу? Хэл чинь бүр юм сэтгэлгээ юм бэл. Одоо ингээд бид нар амар юм мяаргаар сурд юм бэлээ. Морь horse гэл ингээд сурдаг шүү дээ. Нэр үгийг нэр үг болгож сурдаг шүү дээ. Тэгэхгүй ингээд сэтгэлгээгээр сурах хэрэгтэй байлээ л дээ. Сэтгэлгээгээр нь сурахгүй болохоор зарим үгийг угаасаа бүр утгаас нь шал өөрөөр ашигладаг байгаа. Байдаг тийм. Одоо жишээлбэл бид нар яг штэ гэдэг шүү дээ. Тийм Монгол. Энд чинь ярианы хэл байхгүй. Энийг нэг Америк нөхөртэй яг штэ гэдгээр сурцсан байв бидэрт нэг юм
кул санагддаг шүү дээ. Энэ ямар амар сурцыг гэж боддог шүү дээ. Яг англиг тийг сурахын тулд айгүй юм олон юм явах юм бэл. Гэж өстө нэр хин хэлсэн байдаг үлээ дээ. Одоо би бас яг хэнийг хэлснээ санахгүй байна. Чи англи хэл сурах гэж байгаа бүх чинь л их хөвддөг юм да гэдэг. Нөгөө яадаг гэхээр их суудаг болохоор ингээд бүхсэл их хөвддөг. Тэгээд босч ямаар санагдаад гэдэг. Яг тэрэн шиг ийм шаргуу хөтөлмөр орсон юм байна. Одоо баяр жаргалын комент бас байна л да. Ангаахын салбарч бас л ээдээ хүний амь настай ярьдаг салбар учраас шаргуу байхгүй бол чанга бахаа да гэж. Бүхэл яг мэрэгчлэр бодох юм бол яг түрүүний хэлсэн той санал нийлж байгаа зү тийм. Яг суралцж явах үедээ бол шаргуул байхгүй бол уучлаарай. Энэ бол нөгөө хид имэйл хэдэн жил болно. Гэхдээ одоо жолооч гэдэг мэрэгжил байхгүй боллоо л доо. Өстө ухаалагаар жолооддог боллоо шүү дээ удахгүй. Гэхдээ тэр чинь алдаа гаргасаар л байгаа шүү дээ. Гэхдээ бодохгүй удахгүй шүү дээ. Тийм. Гэхдээ хизээ гэдэг нь юу ах одоо нэг 150 жилийн дараа бол доо. Яа. 150 жил яаж гүйлээ. Нэр 10 жилийн өмнө 20 жилийн өмнө гэхэд л жолооч гэдэг мэрэгжил байхгүй болно гэж ярихад бид нар шок болдог гэсэн. Тийм. Тэгсэн чинь одоо жолооч чинь мэрэгжил биш өдөр тутмын юм болцсон. Одоо Одоо удахгүй эн чинь нэг автомат болчихвол нэрэл шаргуу хөдөлмөр хэрэггүй те би машин барихыг мэдэхгүй мөртлөө машин төр суугаа явах болж болно. Болох шүү дээ. Одоо жишээлбэл эвгүй цаг үе ирж байна да. Юугүй машина барьж чадахгүй бол машинтай болж болохгүй байгаа дээ шүү дээ. Эсвэл нөгөө авчаал баян болол авчаал гаражиндаа л байлгах гэдэг. Харин жолооны үнэмлэхгүй ч гэсэндээ тэгвэл ингээл ард нь суугаалаа гэж чахна шүү дээ. Заяагаас тэгвэл хутаг асуулт суунаа. За асуу. Оми руу товтлсон асуулт шүү заяа. Би анаад тий. Чи ингээгүй би асууж байгаа. Би өөр айгуу би буруутай. Бүр зөөлөн хүн шүү дээ. Тий гэсэн. Одоо гарыг. Тий. Нөгөө нэг ухаалаг ажиллана гэдэг нэрэн дор залхуурал явагддаг гэж боддог. Ухаалаг ажиллана. Тийм. Би ч гэсэн тэгж бодоод байгаа байхгүй. Тийм. За жишээ вэ нөө? Жишээ бэлгүй яа тий. За хэлдэ. Одоо жишээлх юм бол нэвтрүүлгийнхэн сэдвийг би нөө өөртөө ойрхон ярил л да. Нэвтрүүлгийнхэн сэдвийг за тухайн хилэлцүүлгийнхэн сэдвийг ч гэдэм үү эсвэл тухайн нэвтрүүлгийнхэн интро автро юу эдээ тиймэрхүү зүйлүүдийг ингээл чат GPT ч юм уу ямар нэгэн хэрэглээний програм руу шидэл ингээ гаргаад ир гэл ингэж байгаа нь нөгөө зөвхөн тэрүүхэн тэнцэнэ бодоход хүрэж байгаа. Одоо жишээлх юм бол дараагийн удаа сэтгэлээ гэж бодоход за гайгүй гаргаад ирд юм чинь тийшээ өгчий. Тэр хүний нөгөө нэг сэтгэх тийм потенциалыг нь байхгүй болгож байна гэдэг мэдрэмж болол төрдөг. Тийм учраас зарим нэгэн зүйлээс дутахыг хичээдэг. Болж игэл хэрэглэхгүйгээр өөрөө хийж бодож үзээд. Тий, одоо жишээлбэл энэ нөгөө нэг чат GPT-тэй ижилхэн тийм нөгөө нэг програмууд байгаа шүү дээ. Ингээл өвдөл өгөөл ингээл авдаг. Би зөвхөн чат GPT-г нь мэдчих жишээ нь. Бага гэсэн. Магадгүй дахиад өөрийг мэдчих юм бол аль нь сайн уу гэж туршаад те. Тэгээд нөгөө бодлынхын хязгаарыг ингээд тулгачих болов гэж бодоод өөрөөсөө айдаг гэсэн үг нэг өсөндөө. Нэг хүн нэг тасал юмдаа сурчих юм бол за гэд тэр тасал руугаа явдаг байхгүй юу? Тэгдэг те бас. Би Би одоо ер нь жоохон тэгээд байгаа. Тэгээд заримдаа би тухгүй байхыг хүсдэг. Омид юу гэж бодож байна? Үеийнхнийгаа чичлүүл. Чичлүүлөө. Юу чичлэг чи яасан муухай юм. Ухаал. Хадбаар л юм өгнөлж. Ухаадаг байх гэсэн нэрэн дор залхуурал явагдаж байгаа гэдэг. Том өрөөнд тэр нэг ийм хүн байдаг те. Бүх юмыг ингээд нэг ямар нэг юм хийлтэй чи гэдэг нэг хүрлээ шиг ямар нэг юм хийлтэй гэл ингээд байдаг шиг. Гэхдээ юу гэж бодож байна? Яг хоо заяагчдын ер нь ерөнхийдөө санал нийлнэ. Гэхдээ би бас нөгөө нэг тэгж боддог байхгүй юу? Чат GPT-гээр одоо жишээ нь ингээ пост бичүүлээд постлцсон ч юм уу. Тэр юм нэлээ харж байсан байхгүй. Тэнгүү тэр ингээ угаасаа ямар ч амгүй ингээ бүр амар сонирм байгаа байхгүй. Тий, амгүй гэдэг. Тий, амгүй байгаа байхгүй. Тэгээ бид нар чинь нөгөө нэг амьд харилцаанд байдаг учраас тэр чинь ингээ бидний ярианы ингээ ойлгох зүйлсүүд өөр байгаа шүү дээ. Тэрийг бол чат GPT ерөөсөн мэдхгүй, техник ерөөсөн мэдхгүй. Тийм учраас их тэр зүйл дээр юм амьд бус бол байдаг. Өөр залхуурал дээр өмөрөх зүйл бол нөгөө нэг not harder work smarter гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо чинь жинзинаар бол яг ийм ажлын 8 цагт ингээ суугаал өдөржингөө ингээл байх нь өөрөө жоох утгагүй зүйл гэж боддог. Энэ нэг сэдв шүү. Харин тэгээд байгаа маа. Харин энийг дараа нь сэдв бодлоо. 8 цагаар хийх үү эсвэл бүр бүтээмжээрээ дуусгах уу гэдэг тийм. Тэр нь бол жоох утгагүй гэж үздэг аахгүй юу? Ягаад тэгэхээр тэр урт хугацаанд яг үр дүн яг бодтой гарч ийн үү? Яг хийх ёстой зүйлээ цөөхөн цагтыг амжуулаад дуусчвал яг яах вэ? Тэрийг чанартаагаар хийгээд. Тэгээ бусд үед нь одоо өөр зүйлсүүдээ. Гэхдээ бүх ажил тийм үү? Яг бүх ажилд их боломжгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө санааг нь ойлгож үеийнхнийгаа хэлээд байгаа шүү дээ. Санааг нь ойлгож байна. Манай үеийнхэн бүгдээрээ тийм үзэл бодолтой байдаг. Гэтэ энэ залхуурал биш юм уу? Залхуурал биш. Тэгээ дараа яг үнэхээр
залхуурж байгаа нэгэн байгаа байх. Гэхдээ дийлэнхтэй бол нөгөө Үгүй шүү гэж. Тий, смартрал байх гэдэг байгаа байхгүй юу? Ерөөсө гол юм. Тэнгүүд би болохоор нөгөө жоохон юм холилдсон гэсэн штэ. Тэнгүүд би ингээ холилдоод байдаг учраас одоо ойлгож байна гэхдээ. Наад чинь гэхдээ одоо яг аль алинд нь зогсчихдаг гэсэн үг шүү дээ. За баяр жаргалын комментиг хүргэе заяа. За тэгээ. Худалдагчийн ажил бас шаргуу хөдөлмөр юм байна. Манай дэлгүүрээр өдөрт янз бүрийн ааштай хүн орж ирнэ. Тэр бүртээ тааруулж харьцсан эвтэйхэн ааштай байж үйлчлүүлэгч татахгүй бол хар яр гэд байвал хүн баг орж ирэхгүй. Хоёр их сургууль төгсөөд худалдагч болчихлоо гэд эхэндээ харамсдаг л байлаа. Одоо бол үгүй. Адаглаад хүнтэй харьцаж сурч байна. Өөр хүн биш өөрөө дэлгүүрээ ажилуулад ирсэн чинь орлого нэмэгдэж дэлгүүр маань хөл дээрээ боссон. Хүний өмнө дээр хүний хүн хүний хэрхүүл байдаг юм байна лээ гэж ухаарч янда гэсэн байна. Энэ яг үнэн. Дэлгүүр хэсэгтээ би бас шууд тэгж боддог. Худалдагч нар нь мэддэг те. Худалдааны зөвлөх нь энэ юм шүү, тийм шүү гэж ингээл ярихлаар магадгүй тэр зарж байгаа бүтээгдэхүүнүүдээс хувь авдаг. Эсвэл тухайн бүтээгдэхүүнийг өөрөө оруулж ирээд буюу эзэн байх магадлал маш өндөр байдаг. Харин юм асуугаад байхад наа чи бичээд байгаа. Гэдэг ч юм уу нэг ярьж цалингийн систем нь гоё баймаар юм байна. Тийм дээ нөө хувцас муцс дээр бүр амар мэдрэгдэг заяа. Мэдрэгдэг. Таарахгүй дээч гэж ах шиг. Тэр мэдрэмжийг авсан. За цалиа аваад ажиллаж байгаа юм байна. Энэ хүн зарсан ч байлаа, зараагүй байсан ч байлаа, ямар ч ялгаа байхгүй юм байна гэдэг мэдрэмжийг бол шууд авдаг. Тэгээ сая энийг уншсан чинь бас нэг юм бодогдлоо. Hard worker нөгөө нэг бид нэр техник технологиос олж авахгүй тэр нөгөө нэг харилцааны чадваруудыг олж авдаг юм байна. EQ, сэтгэл хөдлөл те. Тэдгээр зүйлсүүдийг олж авдаг. Олон хүн дунд байгаад шаргууд ихтэй тэр одоо төвчээрч гэдэг юм уу авч болох тэр харилцааны зүйлсүүдийг олж авдаг юм байна. Яг тийм байна. Би тийчээсэн өнөөс энэ том өрөөнд ухаарсан байгаа таа. Ухаарлын өөрөө болгож нэг өөрчлөлт. За сүүлийн асуулт явах уу? Үгүй сүүлийн асуулт юу явах вэ? Би бас энэ дээр нөгөө нэг бас бодлоо хэлэх гээд. За. Нөгөө яг бодлын сонсдгоо те гэж дүүнертэй ингээ хандаад бас ингээ зүгээр бодоод хэлэхэд хараа. Ингэдэг хөө манай дүүнер нэг юм сул тал байна. Өөрсдийнхөө ингээ сонирхгүй байгаа ч юм уу эсвэл ийм талбартаа ингээ үнэхэрийн сонирхгүй байгаа ингээд бүр ингээ бүх талаар харуулах юм. Илэрхийлэх. Үйл хөдлөлөөрөө илэрхийлэх юм. Би энэ дээр хоёр доод байгаа байхгүй. Энэ өөр сэдв болно л да өөр нэг нэвтрүүлгийн сэдв болно. Гэхдээ асууч заяа. Ингээд байгаа байхгүй. Дургу байхаар ингээ нэг ерөөсө хийхгүй юм. Гэт миний үеийнхэн одоо юу гэдгийг би ч нэг тийм хөшөө амт юм биш л те. Гэтэл манай одоо сургамжаар болоо те hard working гэдэг одоо ойлголтоор бол чи ингээд зарим үед бол хүний өөрийнх нь дуртай дургуй нь хамаагүй чи хийх ёстой зүйлийг бол хийх ёстой гэдэг байхгүй. Яах гэж орж ирсэн. Тэгээ жинзигийн үеийнхэн бол те бүр өмнөхөр нь дургуй байгаа нэг мэдгэдэг байхгүй өөр амтаа. Тэгээ би бүр өмнөөс нь мэддэг болчих юм уу гэмээр ингээд те. Тэгсэр нэ байгаад идэг ингээд яг энийг би ингээд ойлгодог байхгүй юу. Тэгэхээр миний дүүнер гоё ингээд тий. Энэ дээр ямар бодолтой байна хоёр? Тодорхой байгаараа. Энэ үнэ. Хүссэн ажиллаад хийх ёстой юм ер нь хүн. Юу хүссэн ажиллаад хийх ёстой юм уу гэдэг асуулт чинь бас бүр дутуу дараагийн сэдв болчихно. Сэдв болох гэдэг. Тийм хүссэн ажил гэвэл амар том юм ярих гэдэг. Зүгээр л яхад хоёрын ихний хариултыг сонсоод хаач гэж бодохгүй. Хүссэн ажиллаа хийх гэдэг дээр ажиллаа л хийн. Тэг нэг юм ойлголт өгдөг шүү. Мэдээж нөө дургуут хүчгүй гэхчээр би хэрвээ тухайн ажилдаа дургуй болвол хүсээд үнэхээр амжилтанд хүрэхгүй зөвхөн нөгөө нэг тухтай комфорт зонтой оржоод за ингээл суучна. Харин би өөрийнхөө хийж байгаа ажилдаа дурлаад тухайн ажлыг өстой эзэмшээд ингээ явах юм бол дараагийн боломжууд нь нэгдэх боломжтой. Арай дээр. Ингээ бодох юм бол хэрвээ сонголт өгөх юм бол би дуртай ажлаа хийх сонголт хийнэ. Тэхийн тулд бас бодох хэрэг гарах байхгүй. Энэ бүр ярих юм бол дараа нь. Тийм. Наад чи тэгвэл дараа нь яриа зэ. Наад гоё асуулт байгаа юм байна. Бага. Хараагүй. Одоо юу? Монгол бол асуулт байгаа байхгүй. Тэгээд эндээс би сонгож суугаад байгаа юм аа. Нэ англиар бол ингэ юм байна. Hard work beats talent гэдэг үг үйд юм байна. Ер нь бол авиас чадварыг одоо шаргуу хөдөлмөр давдимаа гэдэг тийм үг үйд юм байна. Одоо авиас чадвартай хүн гэж байдаг шүү дээ. Тийм. Ер нь бол гоё л доо. Гэхдээ шаргуу хөдөлмөрсөн хүн тэр хүнийг бол ингээ үргэлж давж идэг гэдэг юм үг юм байна. Сал хэлж гинөө. Тэр чинь нөгөө нэг Монголын юу штэ. Нэг хувийн авиас 99% хөдөлмөр гэдэг үгтэй л ижилхэн байна штэ. Тийм үү? Тийм байна. Монголд чинь тийм байгаа байхгүй. Нэг хувийн авиас 99% хөдөлмөр зүтгэлээр чи амжилтанд хүрнэ гэдэг штэ. Би энэтэй санал нийлдэв. Гэхдээ яаж нийлдэг вэ гэхээр ингэдэг байхгүй юу? Зарим нэг хүмүүс одоо би зарим нэг хүмүүсийг мэднэ. Урлагийн салбарт ажиллаж байгаа ч юм уу ийм хүмүүсийг мэднэ л те. Тэнгүү тэр хүмүүс ингээд магтахтаа те авиастай шүү дэр гэж магтангууд ингээд би дотроос ингээд нэг юм жоохон харамсалт төрөөд идэг нь юу гэдэг вэ гэхээр хараа тэр хүний ямар хөдөлмөрснийг би мэддэг байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг юм сонин дотор ингээд жоохон бачуураад бачуурах ч байх та ингээд жоохон харамсалт төрөөд
тэр магтаал би жоохон дургу болчиход байгаа. Хүнийг ингээ магтах гэж байгаа бол тий. Зааш та чи хөдөлмөрсийнхөө шимийг хүртэж байгаа шүү өнтер гэж магтвал гоё санагдаад байгаа байхгүй юу? Тийм үстэй. Авиаста илчилж байгаа хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Гэхдээ яг авиаста тэрийгэ тойлоод эсвэл ер нь авиасгүй байсан ч авиаста юм шиг зүтгэж байгаа хүмүүс байдаг байхгүй юу? Байдаг. Тиймэрхүү тохиолдол зөндөө. Либрон байна. Тиймэрхүү тохиолдлууд ерөнхийдөө бол зөндөө байгаа. Тэгээ ингээд ярих юм бол бас л их юм болно шүү дээ. Тийм үү. Тэгээ ярил л да. Төгсгөлийн базын. Яагаад гэвэл 3 минут үлдсэн байна. За тийм байна тий. За ингээ одоо энэ чинь 2 коммент байгаа. Энэ 2 комментиг уншаад энэ 2 комментэн дээр хоёр санал сонсоод тэгээд дуусаа. Дургууд хүчгүй гэж. Дургууд хүчгүй нь болохоор яг бид хэд энэний өмнөх яриан дээр орж ирж байгаа гэж бодож чинь. Тэгэхээр яг л утга нэгтэй гэсэн үг. За эхэндээ худалдагч гэдэг ажилдаа дургу байсан. Одоо энэ айгу гоё гаргалгаа байгаа байхгүй. Одоо бол уучраа олцсон дурлаж эхэлж байна гэж байна. Тийм. Би бас ингэж бодоод байгаа байхгүй. Би яг адилхан бодож байгаа. Би зарим нэг юмыг бол яг амьдралдаа хийж үзсэн юмнуудаас олон юмд их дургу байсан. Гэхдээ яг хийгээд ингээд амтанд нь ороод ингээр ер нь тэрний гоёудыг нь олж хараад ирэхээр бас нэлээд бас жоохон дуртай. Дурлах шалтгаан гаргаж ирж штэ. Тийм үү? Тийм, дурлах шалтгаан гаргаж ирэх бол тухайн ажилдаа дуртай болох бас гол хөшүүрг нь олж байгаа байхгүй юу? Дурлах шалтгаанч байхгүй бол тэр чинь бас хэцүү байхгүй юу? Тэгэл нөгөө харамсаал би ингээл 2 3 их сургууль төгсчөөд энд ингээд сууж ах гэж ёо гэл ингээл байнгын харамсалтай байвал хэцүү. Харин тэр хүн чинь өөрөө хичээж ээж түүнээсээ дурлах шалтгаан гаргаж ирж байгаа байхгүй юу? Тухайн шалтгааны хүчинд дуртай тухайн ажилдаа дуртай болж штэ. Илүү хийх шалтгаан болж штэ. Яг хуу нэг талаараа бол зөв санал нийлнэ. Манай татаараа гэдэг шүү. Гүгөө. Тэнгүүт нөгөө манай дүүгийн чинь надад бодогдоод байгаа байхгүй. Тэнгүүт манай үеийнхэн болно гэ дүүнэрт ямар асуудал гарч байгаа вэ гэхээр юунд дуртайгаа мэдэхгүй байхгүй. Мэдэхгүй. Бас тийм биш нэрээ. Юусэн мэдэхгүй. Харин олчих юм бол тэрнийхээ төлөө айгүй сайн явдаг. Гэхдээ зарим нь одоо олохгүй тийм цаг үе дээрээ байгаа гэх юм уу? Тийм жоохон асуудал байдаг. Тэр инкүү ами. Олчвол ер нь бол олохгүй байгаа нөхдүүд инкүү. Юм санал болгонгууд үгүй гэдэг ах. Тийм. Мэдгүй. Баг ингээ асуухаар хүн асуух байтугай өөрөө өөрийгөө мэдгүй байгаа байхгүй. Би юунд дуртай юм. Тэр нөхдүүдэд юу гэж хэлэх вэ? Мэдгүй. Би одоо яс дүүд юу гэж хэлэх юм мэддэггүй шүү. Туршаад үзэх юм уу? Тэгээ одоо туршаад үзэх юм уу? Тэгээ юу гэж хэлэх юм те? Би бол туршаад үзэх юм байна. Тийм байна. Туршаад үзэл хийгээд үзэх юм. Би бол хүүдэд тэгж хэлдэг. Хийгээд үз. Гэт таалагдаа тий. Тийм. Би чинь баян хүн байсан юм биш үү? Би баян хүнд байх дургу аахгүй би өөрөө. Тэгээ туршаад үзье л да бас. Тийм бас туршаад үзэх хэрэгтэй шүү дээ. Баян байж үзье л да. Яг зөв. За ингээд өнөөдрийн том өрөөний сэдвийн дагуу за нөгөө санал асуулга маань хэр явсан бэ найруулагч тэрийг анзаарч те. Санал асуулга маань шаргуу хөдөлмөр үү? Эсвэл ухаалаг хөдөлмөр үү гэсэн санал асуулга явсан. За тухайн санал асуулгад маань яг одоо том өрөөг үзэж байгаа сонсогч маань саналаа өгсөн байгаа. Саналаа өгсөний үндсэн дээр яг ямархуу нөхцөл байдалтай байгаа вэ гэх юм бол шаргуу хөдөлмөр нь 55%-тай, ухаалаг хөдөлмөр нь 45%-тай байна. Гэхдээ энэ маш хурдан өөрчлөгдсөн. Манай талынхан. Гэтэ манайхаа амар савлгаатай байлаа. Ягаад гэвэл ухаалаг дээр амар дэш болж байна. Омиг юм яргуутдаг шүү дээ. Намаг ярмангууд доошлоод байгаа. Инхээр таа ч гэсэн том өрөөнтэй ярих бас нэгэн сэдвтэй болсон болов гэж бодож байна. Үүнд нас харгалзахгүй шүү. Хүүхэдтэйгээ ч гэсэндээ та энэ талаар ярилцаад үзээрэй. Өөрөө өөрсдийнхээ санаа бодлыг нь сонсоод үзээрэй. Энэ бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх бас нэгэн том өрөөний сэдв байла. Радиогийн 1-р студид өнөөдрийн сэдвтэй хамт Оми, Эрка, Заяа, найруулагч Мизу ажиллаа. Мэдээж бас сонсогч таа ч гэсэндээ ажилласан гэдэгт итгэлтэй байна. Өөрийгөө дүгнэхэд гэд уншиж байна уу? За чи уншиж. Баяр жаргалын комент өөрийгөө дүгнэхэд худалдагч танилтай хүн талын чинээ болж яхөө гэсэн байна. Ер нь энэ нэвтрүүлгээ дуусгахад 2 хар хэрээний дунд инхийн цагаан тагтаа сууж илаа. Гэхдээ ийм байгаагүй зү. Ийм байгаагүй. Тойс аюу дөлгөөхөн хоёрын хар хэрэг байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Эргээд баярлалаа. Дуусгахтаа үргэлж маргааш яг энэ цагтаа эргээ уулзцгаая. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.